Сайн байцгаана уу? Нээлттэй ярилцлага нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хэлж байна. Энэ удаад бид монголчууд бидний өвд эз ийм бүтээсэн ховор сонин очин номнуудын тухай ярилцахаар философи ухааны доктор Бямдоржийн сайн бэлгийг өрс юм аа. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан аварж байна уу? Сайхан аварж байна. Хоёулаа ярилцлага таны номноос эхлэе. Аюут хармаа гэдэг энэ ном бол 2022 онд гарч одоо уншиж олон төрсөн шүү дээ тий. Тэр энэ номын онцлог ер нь юу онцлж бүтээсэн, яах гэж бүтээсэн энэ талаар нэг сайхан тайлбарлаад өгч юу. За баярлалаа. За эхлээд одоо энэ студидтэй урьж ярилцлаганд орсонд баярлалаа. Одоо үзэгчдтэй бол баярлалаа гэж хэлье. Тэгээд өөрийнхөө энэ номыг танилцуулах боломж олдож байгаадаа бас баярлж байна. Би 2002 онд Дээд Авидрмаа гэдэг номон бол монгол хэл дээр бол бичсэн байгаа. Энэ эхлээд бол англи хэл дээр бичигдсэн. Яагаад гэвэл би Солонгост доктор хамгаалахдаа диссертацийн ажил бичихээс өмнө нэг судалгааны ажил бичиж одоо диссертацийн ажлыг одоо эрхийн олж авдаг байгаа. Тэр судалгаа маань байсан юм аа. Тэгээд яг 22 он гэдэг чинь тэр ковидын үе шүү дээ. Тэр үед бас гэртээ нэлээд суугаад энийг монгол хэлээр орчуулад ном болгож эмгэгч гаргах нь зүйтэй юм байна гэсэн санааг бол өөрлөд бол гаргасан байгаа. Ер нь Авидрмыг би сонгон судлах болсон хамгийн гол шалтгаан юм бол би Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын салбарыг төгссөн. Тэнд бол өрний философи болон дорны философи, буддийн ухаан нэг хичээлүүдийг үзэж байхдаа ер нь философийг ойлгохын тулд эхлээд үн төсөөрийг ойлгох хэрэгтэй байдаг. Философийн хэлээр бол онтолог гэж хэллэгдэг. Миний нарийн мэргэжсэн сэдв бол буддизм болохоор тэр буддизмын философийн үн төсөөр нь бол Авидрмын онтолог байсан юм аа. Тийм учраас Авидрмын илүү их гүнзгийр судлах хэрэгтэй юм байна. Илүү их утга учирыг ойлгож жинхэнэ философи агуулгыг ойлгох хэрэгтэй юм байна гэсэн агуулгаар бол судалж эхэлсэн байгаа. Тэгэхдээ Авидрмын үзэл санаа анх эхлээд буддизмд өрөлдөн тогтсон үеэс ахгуулаад цаашид хувьдсан өөрчлөгдөөд олон хэл рүү орчуулагдаад монгол хэл рүү орчуулагдаад ямар нэр томьёогоор илэрхийлэгдэж байгаа юм бэ гэдэг бол мэрэгд гарахын орон дээр бол төвшөглөөд судалсан байгаа. Тэгэхэд монголчууд Авидрмын нэр томьёог орчуулахдаа бол маш их гайхамшигтайгаар утгачлж орчуулж байсан. Тэр нь одоо болтол мэрэгд гарахын орон дээр үндэслэгдээд уламжлагдсан гэж ойлгож болно. Гэхдээ яг судалгааны явцад бол Авидрмын ихэнх зохиолууд анх эхлээд ер нь буддийн зохиолууд эмхлэгдэж эхэлсэн пали хэл дээр байдаг. Пали хэлээс дамжаас эхлэгний уламжлалт дэлгэрээ санскрит хэл рүү орчуулагдаад санскрит хэлээс хятад хэл дээр орчуулагдаад төвдүүлэх тоног шууд санскрит хэлээрс нь орчуулад тэгээд монголчууд буддизм бол орчуулгын зохиолууд бол маш их дэлгэрч эхэлсэн. Монголчууд өөрийнхөө хэлээр орчуулж эхэлсэн 14 дугаар зууны үеэс эхэлдэг боловч монголчууд Авидрмын жинхэнэ нэр томьёог бол стандарт болгож тогтоосон л бол сүүлд 18 дугаар зуун болж таардаг. Энэ хооронд бас ямар орчуулгын ялгаа зөрүү байна вэ гэдгийг бол тэр Авидрмаа Дээд Авидрмаа зохиолдоо бол илэрхийлэх хүссэн. Яагаад гэвэл мэрэгд гарахын орны Авидрмын бүлэг дээр үндэслэсэн боловч Монгол данжуурд хадгалагдаж байгаа Авидрмаа Самужая гэдэг зохиол монгол хэлээр орчуулагдсан байсан. Гэхдээ энэ хоёрын хооронд 200-300 жилийн хугацааны ялгаа гарч байгаа байхгүй. Тэгэхэд бол нэр томьёо нь бол маш олон зөрүүтэй байсан. Энэ нь бас цэвэр тэр Авидрмынхаа гүн ухааны агуулгыг илэрхийлэхээс гадна 14-5 дугаар зууны монгол хэл 18 дугаар зууны монгол хэлний хооронд бас ямар ялгаа зөрүү байсан юм бэ гэдгийг бол харж болохоор бол маш их чухал сурвалж бичиг юм аа. Тэгээд тэр Авидрмын зохиолыг ерөнхийдөө бичихтэй мэрэгд гарахын оронд агуулгадж байгаа Авидрмаа Самужая түүнээс өмнө орчуулагдаад монгол танжуурт багтцсан байгаа илт номыг түүснэ тий. Авидрмаа эдэр зохиол хоёрын хооронд харьцуулсан судалгаан дээр үндэслэж хийсэн. Хүмүүс ерөнхийдөө буддийн ухааныг ойлгохдоо хитрхи юу яагаад байдаг
уламжлалт нэр томьёогоор илэрхийлсэн болохоор одоогийн байдлаар хэрэглэлийн ялгаатай учраас ойлгохгүй байдаг. Гэхдээ би тэр номыг бичихдээ бас энгийн үг хэллэгээр орчин үеийн өргөний философийн нэр томьёогоор тайлбарлаж бичихийг зорьсон нь бол бас хүмүүс тодорхой хэмжээгээр ойлгомжтой болсон байхаа гэж найдаж байдаг. Бас түр номныхаа арталд бол санскрит, төвөд, монгол уламжлал хуучин монгол бичгийн алгээлсэн хувилбар тэгээд англи орчуулгын хамт нэр томьёогийн хавсарч өгсөн болохоор бас хүмүүс тодорхой хэмжээгээр бас судалгааны хэрэглэгдэхүүн болсон бүтээл болсон байхаа гэж бас найдаж байдаг. Ерөнхийдөө бол буддын гүн ухааны гүнзгий утга агуулгыг бол тайлбарлаж гаргаж ирсэн гэж ойлгоход болохоор. Тэг буддын гүн ухааныг тайлбарладаг ихэнх философийн нэр томьёонууд бол агуулгдсан байгаа гэж хэлж байна. Жишээлбэл одоо энэ Авидрамын хамгийн одоо ерөнхий ойлголт бол ном гэдэг ойлголт байдаг. Бид нар ном гэхэд бол зүгээр л уншдаг ном л гэж бодно шүү дээ. Гэхдээ тэр үед бол даарма төвдөр бол чой гэдгийг бол монголчууд ном гэж орчуулдаг байгаа. Тэр ном гэдэг нь ямар утгатай вэ? Зэрэг юмс үзэгдэл гэсэн үг. Ерөөсөө энэ ертөнц гэдэг чинь номнуудаас бүтнэ. Бид нар болохоор үзэгдлийн ертөнцид амьдрна. Үзэгдлийн ертөнцөөр бүхнийг тайлбарлана. Тэгэл тэр үзэгдлийн ертөнцийнхөө олон янзын төрөл хэлбэрүүдийг тайлбарлсан Авидрамын тэр одоо агуулга болдог. Гадаа байгаа цэцэг навч одоо энэ өрөөнд байгаа сандал ширээ бүгд ном болж таарах. Энийг одоо бид нар хэрхэн тайлж унших вэ гэдгээс хамаарч бас хүний хувь заяас өөрчлөгдөж магадгүй тийм. Тийм, хувь заяа өөрчлөгдөн гэхээс бол хүний ухаар л өөрчлөгдөн гэж ойлгож болох юм. Яагаад вэ гэхдээ зэрэг одоо буддийн ухаанд бол 5 метр хүй гээс эхлээд л ер нь тань мэдхүү бол хөгжиж эхэлдэг гэж үздэг. Бид нэр юмыг харж, сонсож, үнэрлэж тэ сонсож байж гадаад ертөнцтэйгөө арьцж эхэлж энэ юмс үзэгдлийг тэмдэглэгийг оюун ухаанд тусгаж эхэлдэг. Инээс авахгүйд ертөнц эхэлдэг гэж үздэг. Тэгэхээр ер нь бидний оюун ухаанаас гадна оршиж байгаа ертөнцөөсөө илүү бидэнд тусгагдаж байгаа ертөнцийн олон янзын төрөл хэлбэр утга агуулгыг ярьж байгаа нь Авидрамын шинжлэх ухаан. Авидрамын шинжлэх ухаан гэж одоо хэлж болно. Ягаад гэвэл энэ чинь хүний оюун ухааныг шинжилсэн мэдлэг учраас шинжлэх ухаан гэж би тодорхой ойлгох дуртай. Ер нь маш гүнзгий агуулгатай л та. Номын ертөнц чи өөрөө бидний үзэгдлийн ертөнц бидэнд хүртэгдэж байгаа ертөнцөөс гадна тэдний чандын цаад агуулгах болох үнэмлэхүйн утга гэдэг янгуй үнэмлэхүйн агуулгаар нь харьцуулж ойлгох гэдэг хоосон чанар гэдэг ирэхэд хэлж хүн болгоо ойлгоо тий. Ийм л агуулгатай философи байгаа. За тэгэхээр түрүүнээс ширээнд мэрэгд гарахын орон гэдэг нэг нэрийг 2 3 шилжүүлээ. Тэр мэрэгд гарахын орон гэдэг ном бол орчуулгын тухай хэрхэн гадаад хэлнээс одоо тухайн төв хэлнээс санскрит хэлнээс яаж монгол руу буулгах вэ гэснийг заасан. Ер нь баг орчуулгын онлын баг Монголын яхны ном. А дэлхийн чухам анхных нь байх нүг үеүүд бол би сайн судлаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байл да. Энэ номын талаар нэг жоох ярилцсан. Жанжаа хутагтрал бид орж мэрэгд гарахын орныг 1742 онд бол зохиосон байгаа. Энэ зохиох үндсэн шаардлага нь болохоор Монгол данжуурыг бүрэн гэхээр нь монгол хэл рүү орчуулад барлах тийм зорилготой бүтээсэн зохиол. Тэр үед нь монголчууд янз янзын сурвалж бичгээс монголчуудын тэр үед үндэсний ястны хиллэг ойлголтууд өөр байсан, ялгаа зөрүүтэй байснаар нэг стандарт орчуулгын нэг стандартаа болгож буддийн бүх нэр томьёог тэмдэглэсэн тийм тол бичиг хийх зорилгоор бол зохиогоод 11 бүлэгтэй зохиол бүтээсэн байгаа. Модон барыг төвд монголоор хуйлангаар нь барлаад бүтээсэн байгаа. Гэхдээ энэ номынхаа хамгийн ихний бэлэг баримтын бүлэгт нь бол орчуулгын онлыг багтаасан гэж хэлж болно. Ягаад гэвэл миний тодорхойлсноор бол 16 ширхэг 16 тийм зарчмыг бол өгүүлсэн байдаг.
энэ зарчим төвд хэлнээс монгол хэл рүү буддийн номсуудыг орчуулах стандарт зарчим гэдэг маягаар зохиогдсон болохоос биш зөвхөн төвдөөс монгол биш бусад бүх хэлнээс монгол хэл рүү орчуулах түгээрч барахгүй бусад хэлнүүдийн хооронд орчуулгыг ер нь яаж хийвэл зүй зохистой байх вэ гэдэг бол онолыг багтааж өгсөн байдгаараа маш онцлогтой. Би Солонгос сурж байхдаа өөрийнхөө удирдагч багш манай Солонгос багш бол маш агуу хүн байсан л да. Токиогийн дээд их сургууль доктороо хамгаалсан Токиод тэгээд Норвег энэ профессор багш хийж ийсэн. Тэгээд тэр үедээ би багшаас ч багшаа та энэ Америкт гарахын оронд тусгагдсан энэ орчуулгын журамтай ойролцоо утга агуулгатай юм олж харсан уу? Ер нь хятад сурвалж бичгүүдийг хятад Chinese Tripitaka гэдэг тэрийг орчуулахад ч гэсэн иймэрхүү юм хэрэгжилжсэн болов уу гэсэн чинь багш дуурайгүй. Тэгэхээр би байхгүй л байх гэж бодож байгаа. Дараа нь бас би сонирхоод судалж үзэхэд яг тухайн үед гэдэг чинь тухайн үе гэдэг чинь 18 дугаар зууны үед шүү дээ. 18 дугаар зууны үед тэгд орчуулгын онолыг бол тэгж системтэйгээр гаргаж ирсэн нь бол миний мэдхээр л байхгүй. Хаа нэгтэй газар байхыг бол би олж хараагүй мэдэхгүй байх болцоо тийм. Гэхдээ миний мэдхээр л байхгүй. Тэгэхээр монголчууд бол Жанжаа хот дотор би дөржийн оруулж ирсэн мэрэгд гарахын оронд тусгагдсан орчуулгын онлоор бол ямар ч л их хөлгөний уламжлалт буддизмын орон бус орон энэ Азийн улс дотор хамгийн нэгдүгээрт одоо ингэж орчуулгын онолыг бол гаргасан улс гэж бас тодорхойлж болох юм гэж би өнөөдрийн хувьд бол дүгнжээ маргааш бас ямар нэг юм олдохыг гэж бас үүсэхгүй шүү. Гэхдээ өнөөдрийн хувьд бол би бас тодорхой хэмжээгээр эрэл хайгуул гэж үзэхэд яг түнтэй адилтгах хэмжээнд бол орчуулгын онолын зохиол 18 дугаар зуунд бүтээгдэж байгаагүй юм байна гэдгийг би хэлчихье. За баярлалаа. Тэгэхээр өөрөө чинь ажил хөдөлмөрөөр ингээд ховор ном зохиол баялгаа буддын шинж талбарт тэгэхээр яалч манай Монголын 19-р зуунаас өмнөх бүх үе төржигтэй орчин шүү дээ. За 16-р зуун хүртэл гэх юм уу да. Шашин дэлгэрж ирсэн үе гэж бодох юм бол ер нь манай Монголын улсын үндэсний номын сангийн тэр Эрдэнэсийн санд байдаг үнэтэй гоё номын нот байна тий. Ер нь шинэ ном байдаг юм бол ер нь хадгалт матгалт нэр нь ямар шиг явд юм бол та бол жишээлх юм бол энэ номыг цахим болох тал дээр ажиллаж идэг төсөл дээр ажиллаж байсан тий. Тий. За надад асуултанд хариулахаас өмнө би дахиад нөгөө мэрэгд гарахын орноо дурдчихъя. Мэрэгд гарахын орн бол 1742 он анхны бар нь бол Бээжинд хийгдээд тэгээд тэр одоо бар нь одоо хаана хадгалагдаж байгаа нь мэддэхгүй одоо устж өгөө болсон юм шиг байгаа юм одоогор олдог байх. Харин барын дардсан нь бол энэ тэнд бол зөндөө байна Бээжин барын хувилбар. Бурятын агийн тацанд бол 1924 онд бол судар бичгийн хүрээлэнгээ захиалахаар бол дахин хийгээд тэр модон бар нь бол бүрэн ирэхээрээ үндэсний номын санд хадгалагдаж байсныг одоо Чингисийн музей шилжүүлж авсан байгаа. Энэ мэтчлэн бол үндэсний номын сан бол маш их монголчуудын оюуны соёлын үр санг бол хадгалдаг газар маш баялаг сан хөмөрхтэй энэ байгууллага гэдэг нь тодорхой. Энэ үндэсний номын санд хадгалагдаж байгаа судрууд нь бол бас тодорхой зэрэгтэй. Жишээлбэл үнд ховор ном гэдэг жишээний үнд ховор номонд болох зэрэг илүү их байдлаар тий юу гэдэг ховор чухаг зөвхөн Монголд л байдаг тийм үн цэнтэй номнуудыг багтаа. Дараагийн ээлжид бол бас эртний сурвалж бичгүүд бол төвд хэл дээр, хятад хэл дээр, манж хэл дээр гэдэг бол зөндөө байна. Би үндэсний номын санд өнгөрсөн 7 жилийн хугацаанд ажиллаж байхдаа төвд сан хөмрөгтөд хадгалагдаж байгаа сая гарan арчгаар нь тоолж үзвэл сая 100 гэж хэлдэг. Сая 100 судрыг бол каталогжуулан сахимжуулж одоо уншигчдад хүртээлтэй болгох энэ төслийг бол хариуцж ажилласан байгаа. Америкийн нэгдсэн улсын Asian Legacy Library гэдэг Азийн өвийн сан гэдэг байгууллагын санхүүжилттэй хэрэгжүүлсэн төсөл одоо төслийн гэрээ хугацаа дуусаад бол зогссон байгаа. Гэхдээ энэ 7 жилийн хугацаанд бол дөнгөж
40% бараг цагаар шүү 40% л одоо каталогжуулж цахимжуулж чадсан байх. Харин үлдсэн бол маш олон судар одоо баримтгийн задлаагүй тэгээд одоо ямар юм байгаа нь мэддэггүй бүртгүүлгүй тэгээд үндэсний номын сангийн төв байрны төв самуу төвд номын сан хүмүүрхтэй үлдсэн байна. Энэ үедээ тэгэхээр заавал ч одоо каталогжуулах, нээж харах, уншиж мэдэх ялангуяа манай Монгол дэлгэсэн одоо шашны нурсгалч өөрөө Монгол хотод маш их нийцсэн. Жишээлх юм бол Монгол улсын ангаа ухааны ном содрогдол байж болох шүү дээ тийм хооронд сонь. Тий. Тэрийг бол ямар ховрж ухах ном гарч ирэхийг бол үгүйсэхгүй. Миний ганц бодож байгаа зүйл бол юу гэхтэн за төсөл дууссан. Одоо Монгол улс энийг бол Монгол улс соёлын яам төр засаг маань энэ дөр анхаарлаа тавиад үндэсний номын сангийн төвд сан хүмүүрт хадгалагдаж байгаа бүх судруудыг каталогжуулж бүгдийг захимжуулж чаддгүй маа гэхэд бүртгэлжүүлж анхаарлаа хандуулах ёстой. Тэгэхгүй бол энэ чинь цаг хугацааны ирэхээр тэр сударч нь одоо илэгдэж хорогдно. Одоо ихэнх нь одоо муутуу цаас гэдэг одоо органик цаас дээр хийгдсэн судрууд байдаг учраас энэ чинь цаг хугацааны туршид бол илэгдэл хорогдолд орж тоосод зориулж бичвэрийг арилгах гэх мэт юм маш их гимтлийн өндөр эрсдэлтэй. Тэрнээсээ гадна тэр монголчууд өөрсдийнхөө өв санг бүрэн бүртгэлжүүлж чадахгүй байх гэдэг чинь бол бас л болохгүй л зүйл. Тийм учраас энэ дээр бол анхаарлаа тавиасаа одоо бидний тэр хийсэн шиг одоо үргэлжлүүлээд яваад бүгдийг дуусгаасаа гэж би бол чин сэтгэлээсээ хүсэж явдаг юм аа. Тэгээд энэ дээр бол анхаарал тавьж тийм болцоогоор хангаж өгнө гэдэгт бол одоо төр засагта итгэж л гэж хэлэхээс тэ. Ер нь манай үндэсний номын санд модон барын одоо шний хуулиар хадгалаас тийм ээ. Мод гэдэг бол өөрөө хадгалж байгаа нөхцөл байдлаас болоод хагардаг, хугардаг, цуурн тэгэл янз бүрийн цаг хугацааны илэгдэл ордог гэж шүү дээ. Ер нь шний мэд хадгалтны юм шиг байдаг юм бол. Үндэсний намын санд тооцоогоор бол 1500 орчим бас л яг нарийн тоог нь мэдэхгүй одоо багалж боогоол ингээл тавьчихсан болохоос биш те. Одоо ямар юм байгаа, ямар судрын барнууд байгаа гэдгийг бол ер нь мэдэхгүй хэмжээнд л явж байна. Хадгалт хамгаалтын төвшин бол ерөөхдөө бол маш тааруухан байгаа гэдгийг бол би хэлнэ. Яагаад модон бар гэдэг бол үн цэнтэй вэ гэхдээ зэрэг модон бар нь хүн төрөлхтний хэвлэх технологи баг уламжлалт хамгийн анхны хэлбэрүүдийн нэг хамгийн анх бас л хятад Прашнапрамита сутрагийн модон бар хийгдчихсэн 7 дугаар зуунд түүнээс хойш тэгээд Азийн улсууд бас хятадаас уламжлаад энэ модон барны соёлыг дэлгэрүүлсэн байдаг. Энэ модон бар гэдэг чинь өөрөө тэр чигээрээ хэвлэлийн, ном бичгийн, соёлын өв байхгүй. Тийм учраас энэ үндэсний номын санд хадгалагдж байгаа модон барнууд бол хаа нэгтээс олж өөр улсаас төвдөөс ч юм уу, хойноос ч юм уу, хятадаас ч юм уу авчираагүй цэвэр монголчууд өөрсдөө барлаж бүтээсэн зүйл гэдгээрээ монголчуудыг яалтчгүй соёлын өв байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас үүнийг яаж хадгалж хамгаалах вэ? Яаж бүртгэлжүүлэх вэ гэдэг асуудал бол маш их чухлаар тавигдаж энэнд бол анхаарлаа хандуулах ёстой. Учир нь бас л цаг хугацааны хувьд модон бар гэдэг чинь хатна, хагарна тий маш их хадгалт хамгаалтын хувьд бол өндөр эрсдэлтэй, бэрхшээл гэмтлийн өндөр эрсдэлтэй учраас энийг яаж зөв технологиор хадгалж эсвэл боломжтой тохиолдолд цэргийн засварлаж хойч үдэ уламжлуулах вэ гэдэг чинь бас л хийх ёстой л ажил болоод байгаа. Би цусын завшааныг ашиглаад нэг зүйлийг дурдахыг хүсэж байна. Одоо олон улсын модон барын холбоо International Wood Block Printing Association гэдэг байдаг. Солонгос улс ЮНЕСКОгийн байгууллагын хажууд тэр байгууллагатай болохоор гишүүнчлэлтэй Азийн орнууд мөн Европоос Библийнхаа зураг барлаж исэн уламжлалтай гэдэг учраас бас уламжлалт хэвлэлийн арга гээд бодон бар судлалыг бас их сонирхдаг юм байлээ. Ингээд олон улсын гишүүлчлэлтэй байгууллага байдаг.
тэр байгууллага өнгөрсөн жил 2025 онд үндэсний номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байгаа. Энэ санамж бичгийнхээ хүрээнд одоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, туршлах, солилцох гэдэг үндсээр одоо энэ ирэх 10 сард үндэсний намын сан толгойн зэрэг уламжлалт модон барын хэвлэх арга, технологи, хадгалт хамгаалалт гэдэг ер нь өргөн агуулгын хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол маш их цагаан олсон ажил гэж үзэж байгаа. Ягаад гэвэл үндэсний намын сан ер нь үндэсний намын сангаар зогсохгүй модон бар, уламжлалт, хэвлэл, зөвхөн бар төдийгүй хэвлэлсэн ном хадгалдаг сүмхийд, музейгээд олон байгууллагууд зэрэг эндээс л арга зүйн тодорхой хэмжээний мэдлэг хөрвүүлэх болцоотой. Ер нь яаж энэ үндэсний соёлоо ирээдүйн хойждоо зүв зүйтэй уламжлуулах вэ гэдэг дээр бас анхаарлаа илүүтэй хандуулах, энэ одоо ухааруулах, мэдлэг нэмэх ийм боломжийг бий болох үйл явдал болох байх гэж харж байгаа. Энэ дээр бас төрийн байгууллагууд бас туслаад анхаарлаа хандуулж өгөх байх гэж бас найдаж байна. Ер нь Монголын үндэсний номын санг одоо бидний сайн мэдэх Төв номын санг маань анх байгуулахдаа Богдхааны яг үлдээсэн тэр төвд судар бичиг номнуудыг үндэслэж анх байгуулсан байдаг гэж түүхэн дээр байдаг л да. Мэдээж хэрэг энэ маань өөрөө ингээд гинтгэл өргөжөөд өдөө зэрэг төрчээгүй зохиолч нар номоо хандуулсан. Эрдэмтэн судлаач хөдөө орон нутгаар жишээл Зэндэвсрангой байна, Бимбэринчгой байна. Дандаагуудаа явж хөгшд буруу тавуулж за танах ямар ном байна гэж авдрын өнгөч гаргаж ирж тайл задлж хаар өө чи юм ном таавалж хөл над өгнө гэж авч ясна. Номын санд хандуулж ясан тийм явдал бол их олон байт юм байл л дээ. Ял тэгж сонсч байсан. Жишээлх юм бол одоо тийм үний нэг хөл хөдөөгийн төрлөө гой хүртэл хийж болохоор. Гэхдээ дийлийнхэн тухай номыг өөрөө судлана гэж гэртээ тавиад байгаа. Тэгээд дараа нь хүүхдүүд нь одоо очсон байж таарна. Ерөнхийдөө манай улсын иргэдийн Төв номын санд энэ үнд ховор содөр ном бичгээ өөрсдөө тайлж мэддгүй махад аваачраад үзүүлээ. За энэ маань ямар ном байна? Хэдэн оных байна? Хизээ бүтээгдсэн юм байна гэд асууж лавлах тий. Номоо хандуулах энэ явдал юу ямар швэ? Үндэсний намын сан бол Богд хааны өөрийнхөө хувийн намын сан судрагчгийн хүрээлэн дээр үндэслэгдэж байгуулагдсан гэдэг бол үнэм. Жишээ болоход одоо Богд хааны тийм өөрөө хадгалж байсан тэр маш том болгоомжлол цаасан дээр эсвэрднэр бичсэн тийм чадам судар хадгалагдаж байдаг. Тэгээд маш үнцэнтэй номнууд нь байдаг. Тэгээд бас дараа нь яг хэдэн оны сайн мэдэхгүй компанид ажил зохион байгуулад орон даяар ингэж ном цуглуулах аян зохиогоод гэж эртний ном судрагдыг бас цуглуулсан байлээ. Энэ нь бол баримтаар нотлогддог. Сая 7 жилийн хугацаанд тэр төгсөл хэрэгжүүлж байхад тэр номон дээр тавьсан тамганууд янз янзын аймгийн тамга байна, хувь хүний тамга байна гэдэг чинь энэ тэндээ цугларсан гэсэн үг. Одоо ер нь би болох донзоргоод үндэсний намын сан дээр өөрөө ажиллахгүй байгаа ч гэсэн өөрөө тэнд ажиллаж байсныхаа хувьд мөн тэр номнуудыг судлах одоо тийм үүрэг хүлээсэн эрдэмтэн судлаачийн хувьд бол тодорхой хэмжээгээр байнга сонирхож санаа зовж тий холбоотой явдаг. Тийм учраас биний мэдж байгаагаар одоо хүмүүс яг ирээд номоо хандивлаад байвал нээлттэй хүлээж авах бах. Хамгийн сүүлийн хэлсэн нь таны жишээ хөдөөгийн Перлева одоо бас сайд Амдисрангой охин Цэндина бас номоо гар бичмлээ хандивлсан. За бас нэг мэдэн дээрээс харсан бас нэг гар бичмлээ хандуулж ийн гэсэн нэг юм болсон. Иймэрхүү юмнууд бол зохион байгуулагддаг, номын сан үнийг нээлттэй хүлээж авдаг байх. Гэхдээ заавал хүнийг өөрөө хадгалж байгаа номын одоо авьяач гэдэг юм уу, өгсдөөч гэдэг юм уу тийм эрх зүйн үндэслэлж байхгүй. Одоо тэгээч гэсэн тийм урайлаг компанид ажил зохиож байгаа юмч бол бас би ажигласангүй. Гэхдээ энэ бол өгөх хүсэлтэй хүнийхэн цэвэр хувийн сонголтын асуудал гэж бодож байна. Урайлаад гараад ирвэл манай ард иргэд бол одоо учраа мэдэхгүй юм чинь үү. За нэг байлж байгаад авчираад өгөх юм бол их олон байгаа юм чинь. Ягаад тэгэхээр
манай гэрчин нэгч одоо хэдэн оны мэдхгүй банзарыг судар байдаг. Банзарагч тий. Тэгэл тэрийг чинь би одоо за банзарч гэдэг нэг судартай шиг бол бодоод явсан. Тэгээ сүүлд нэг лам ирээд үзүүлсэн чи өнөөх маань тэр цагийн явцад зарим хуудсан байхгүй болсныг би үргээ сүүлд нь нөхөж бичүүлээд тэг бүтэн болж яваад өөр хадгалж байгаа байхгүй. Зүгээр нэг тийм яадгийн ч бидэхгүй байгаа юм шүү дээ. Тэгээ сүүлд нь асуул энэ чинь хүнийгээд баялагтай байлаа. Ямар сайхан хамтрал ийм судар юм байж тийж мэдэнгүүт за нэгдвэл заавал бүтэн болно гэж зорих чинь байдаг учраас энэ төлөв уриалгыг гаргаж ажил хийх хэрэгтэй юм байна даа гэж бодоод л байна тий. Ер нь хувь хүн өөрөө ингээд бас судраа хадгалж хамгаалаад ингээд уламжлуулаад явах боломжгүй. Тэг яаж зөв хадгалахаа ч мэдэхгүй, ямар утга учиртай гэж мэдэхгүй. Эсвэл одоо тэ нэг хоцрогдсон юм хадгалаад байгаа ч юм шиг бас тэгээд аваад яваад байхыг хүсэхгүй гэж болно шүү дээ. Тэр тохиолдолд бол үндэсний номын санд бол хандвалах шаардлагатай л байх гэж бодож байна. Яг хэрвээ одоо тим компани ажил зохион байгуулвал одоо учраа мэдэхгүй хүмүүс бол авчирч өгөх бах. Яг таны санаа чинь бол үнэхээр зөв санагдчихэв. Миний анзаарснаар бас хүмүүс номоо хадгалж байгаа. Энэ ямар утга учиртай юм булаа гэдгийг бас мэдэхгүй бол үндэсний номын сан дээр лавлж болдгийм байлээ. Миний мэдж байгаагаар намайг байхад нэг хүн ирээд бас судраа асууж исэн. Тэр судар бол ямар судар байсан бэ гэдэг зэрэг үндэсний номын санд хадгалдаг зис барын чадан би хадгалдаг байсан. Тэгээд энэ ямар ном бэ гэж зүгээр асууж л явуулах яг хандуулъя гэсэн утга агуулгаар ирээгүй. Гэхдээ бол одоо юу хичээлвэр юм те одоо жоохон настай дуу одоо бид хүмүүс одоо манай үеэс юу гэдэг доошоо ингээд болоод ирэхэд бас төв судар мудрыг нэг хадгалаад байхгүй өгүүлж өгдөг хадгалдаг зөв хадгалдаг газар нь өгч хандуулчих гэсэн хандлага бол илүү бий болох байх гэж би бодож байна. Тэгэхдээ бас хувь хүнийх гар дээрээс те цуглуулж аваад эсвэл болдог үлээ тодорхой үнэлгээтэйгээр аваад ингэж хадгалж бас сонин ном цуглуулах нэг гарц юм уу гэж харж байна. Гэхдээ хүмүүсийн ихэнхдээ л гэртээ алтан гэрэлж амд чадсан сундэл хадгалдаг те бас ховорнынд нь тийм юм байх нь бол юу л одоо битгүй тийм гэж л бодож. Ер нь Монгол хэрэл зөвхөн одоо энэ хил дотор байгаа муудыг авч үзэхэд бол явцсан юм л да. Одоо хил гараад өөр монголчууд байна, бурайдууд байна, халимаг байна, туваа байна тий. Одоо чичээн ярих юм цэцэн гэл одоо бас Монголын бас нэг л харларлыг хүмүүс байгаад идэв шүү дээ. Энэ улсууд дотор ер нь энэ ховор номыг эрэл хайгуул хийж хүмүүс байдаг юм болов ер нь тусдаа улс байгаа тохиолдолд бас бодлого нь те өөр л явдаг бах улс дотор. Ер нь ингээ судалгаа хийх манай эрдэмтдийн хувьд хийж явсан ер нь байдаг юм болов байгаа зөндөө байгаа. Одоо манай чинь яг энэ чиглэлээр ном бичиг судалдаг эрэл сурал хийдэг хүмүүс бол зөндөө байна шүү дээ. Тэд нар ихэвчлэн өвөр Монгол, Бурят тэр адил төстэй, уламжлалтай, адил төстэй, соёлтой улсууд руугаа явж судалгаа хийж ном судар бол зөндөө цуглуулж ирсэн байдаг. Ерөнхийдөө миний анзаарснаар болох зэрэг Бурят өвөр Монгол хоёр бол Монгол бичигт намын асар их өндөр баялагтай. Үндэсний намын санд болоод Монгол улаас олдгүй чухал материалууд бас энд хадгалагддаг. Учраас судалгааны зорилгоор эрэл сурал хийж одоо цахим хувилбарыг олж авах юм уу? Тийм бол захимжуулсан байх юм тий. Ерөнхийдөө би захимжуулсны бас олж авч ирсэн болохоор захимжуулсан байдаг. Бас ихэнхдээ өвөр монголчууд болгодог зэрэг оршин үеийн хэвлэмэл ном байдлаар монголчигтэй байгаа эртний судруудыг бол ихэнхийн хэвлэлчихсэн байдаг. Үүний нэг хамгийн том жишээ болохдоо зэрэг өвөр монголчууд Монгол ганжуур данжурыг бүрэн их хувилбараар нарч үеийн хэвлэмэл ном болгоод өчнө олон байтар хэвлээд ингээд олон түгээж хүргэж чинь яг тэрнтэй адилхаарнаар ингэж хүргэдэг юм байлээ. Би болохдоо зэрэг яг таны асуусан дээр үзэхэд энийг сонирхож судалдаг бол Монголд маш олон цуглуулгатай эрдэмтэд байдаг. Гэхдээ энэ дотроо улсууд л өөр бодлоготой болохоор тэр номнуудаа ямар юугаар бодлогоор авч явдгийг гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Монгол улсын хувьд л тодорхой хэмжээгээр нээлттэй цахим хувилбартаа нээлттэй болох ёстой. Бүх мэдээлэл нь бүх номын мэдээлэл бол
нээлттэй болох хэрэгтэй гэж боддог. Ерөнхийдөө бас энэ чинь бас тодорхой хэмжээгээр би энийг хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл би тэр төвд ном өдрийг каталогжуулан захимжуулах төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа одоо юуны төвд номыг стандартаар каталогжуулах тийм одоо аргачлалыг одоо ерөнхийд нь ингэж албан ёсны бичиглэлийн хэлбэртэй болгоё гэж болгоод тэгээд адил төстэй төсөл хэрэгжүүлж байгаа бусад сүм хийдүүд байгууллагуудад өгөөд энэ давуу номоо бүртгээд ингээд төвд номын нэгдсэн мэдээллийн сантай болох ёстой гэсэн зүйлийг ярихад бас тодорхой хэмжээгээр бол амжилт болоогүй. Одоо бас тэр байдлаар хүмүүс ингээд мэдээллийг солилцох гэдэг юмыг одоо жоохон айж төгсөж юм уу гэхэд болгоомжилт хүлээж авд юм байна. Бас энэ хандлага бас тодорхой хэмжээгээр өөрчлөх цаг нь болжээ гэж хэлхийг хүсэж байна да. Хэрвээ манай Монголын бүх сүм хийдүүд өөрсдийн байгаа тэр ховор номоо гаргаад ирвэл бас үнсийн түүн үнсэн байхгүй. Дэлхийд байхгүй тэр ном гарч ирэх үгс харахгүй шүү дээ. Үүсэх аргагүй. Хамгийн гол нь мэдээлэл сантай болж чадахгүй байх. Өөрсдийнхөө хадгалдаг номнуудаа бүртгэлжүүлээ. Тэр бүртгэлжүүлэл нь одоо онлайнаар үзэх ч юм уу. Тийм боломж байхгүй учраас тийм боломжийг бий болгоод нэгдсэн мэдээллийн сантай болох хэрэгтэй гэдгийг бол ер нь эртнээсээ зорьсон. Гэхдээ бас жоохон бүтэл муутай байгаа. Эний бол тодорхой хэмжээгээр одоо зүтгэл тавиад үзнэ. Энэ бол хэрэгжих ёстой. Гэж би бодож байна да. Баярлалаа танд. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Ялангуяа өвгд ийцэн бүтээсэн тэр ховор сайхан номдыг олоод бүртгэлжүүлээд захимжуулаа тий бүх нийтийн хүртэл болоод дэлхийд даяар таниулахаа энэ сайхан ариун үйлс чинь өндөр амжилтыг дээш нөргөн хүргэе. За баярлалаа. Нээлттэй ярилцлага нэвтрүүлэг маань энэ удаад энэ түрээд өндөрлж байна. Манай зочноор философи ухааны доктор сайн бэлэг орслоо бид та бүхэндээ Монгол улсын хэмжээнд ховор сонин номын тухай, олдцын тухай, хэрхэн хадгалж хамгаалж байгаа тухай өгүүллээ.